Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. Om Namo Bhagavate Vasudevaya. За шимэд богоотпи. Нэгдүгээр дууллын 7 дугаар бүлгийн 19 дугаар шүлэг. За өмнөх уншлаган дээр юу гэж дууссан блэ? Өмнөх уншлаган дээр энэ бүлгийн нэр маань Дороногийн хүүг шийтгсэн гэдэг нэртэй байдаг байгаа. За өмнөх уншлаган дээр юу гэж дууслаа? Өмнөх уншлалтан дээр тийм хамгийн сүүлийн шүлэг нь ингэсэн байна шүү дээ. Ханхүү нарыг хөнөөгч Ашватхама өөр рүү нь хурдтайгаар дөтлөн ирж байгаа аржуунаг хараад өөрийн сүйх тэргэнд сандарч мэгдэн суулаа гэж байна. Энэ нь айсандаа Шивагаас зугтсан Брахматай л эгэ адилхан байлаа гэж байна. Юу гэж байна? Тэр Ашватхама гэдэг одоо нөгөө Аржуна 5 пандава тэгээ Дуритхана энэ төргээд бүгдэндийн зэвсгийн эрдэм заасан тийм одоо агуу тийм одоо номын багш хүн шүү дээ. Зэвсгийн эрдмийн номын багш хүн тийм үү? Тулааны эрдмийн. Тэрний хүү Ашватхама тийм нөгөө пандавын нөгөө пандавын хүүхдүүдийн тэр нөгөө жоохон хүүхдүүдийг нөгөө байхгүй хооронд дуурна одоо алдсан байдаг штэ. Тэгээд ингээ алчаа. Тэгээд нөгөө Аржунаг тэр мэдчихээ Аржуна ингээ уурлаад ирж байгааг хараад тэгээд нөгөө Шивагаас нөгөө Брахма зугцсантай адилхан айгаад зугцсан гэж штэ. Нөө. За. За одоо ингээд энэ одоо нэгдүгээр дууллын 7 дугаар бүлгийн 18 дугаар шүлэг байсан байна. Одоо өнөөдөр 19 дугаар шүлгийг уншина. Шууд ингээ үргэлжлэнэ. За 19 дугаар шүлэг. Яда шаранам атманам айкшата шаранта вайжинам астрам брахма широмине атма транам дивж атма жах гэж. За орчуулгана. Брахманы хүү буюу Ашватхама тий морин ядарч сүлдсныг хараад түүний хамгийн хүчрхэг зэвсэг болох Брахма астрага хэрэглэхээс өөр аргагүй боллоо хэмээн бодлоо гэж. Юу гэсэн байна? Брахманы хүү Ашватхама морин ядарч сүлдсныг хараад түүний хамгийн хүчрхэг зэвсэг болох Брахмастрага гэдэг нь нэгсэндээ цөмийн зэвсэг гэсэн үг. Хэрэглэхээс өөр аргагүй боллоо хэмээн бодлоо гэж. За ингээд одоо нөгөө хинээс Аржунагаас зугтаагаад тий ингээд зугтаагаад ингээд одоо бүр ямарч гарцуу морин итэж сулдаад ингээд цаашаа зугтах боломжгүй болсныг хараад яасан гэж байна. Өөрийн одоо хамгийн одоо нөгөө хөхтэй өхөр бууга тавина гэдэг шиг тий. Хамгийн сүүлчийн зэвсэг арга болох нөгөө Брахмастра гэдэг Брахман хүний хэрэгэлдэг тийм Брахманы тийм одоо хүчтэй зэвсэг байдаг. Тэр хүчтэй зэвсэг маань яадаг вэ гэхээр маш хүчтэй ерөөс. Яг зөвийн зэвсэг тийм зөвийн зэвсэг шиг тийм хүчтэй тийм зэвсэг байдаг. Тэгээд тэр одоо зэвсгээ хэрэглэхээс өөр аргагүй болсон гэж. За 20 дугаар шүлэг. Атхо пасприша салилам сандатхе тат самахитах ажанан апи самахарам прана кричра упасхитэ гэж. За орчуулгана. Түүний амьнаас аюулд учраад байсан болохоор тэрээр ариуслын тулд усанд хүрээд төвлөрөн байж цөмийн зэвсгийг үйл хөдлөлд оруулах уншлага дуулыг уншин дуулж эхэллээ. Харин тэрээр түүнийг хэрхэн зогсоохоо хараахан мэдэхгүй байсан билээ гэж. Юу гэж вэ? За ингээ түүний амьнаас аюулд учраад байсан болохоор тэрээр ариуслын тулд усанд хүрээд төвлөрөн байж цөмийн зэвсгийг үйл хөдлөлд оруулах уншлага дуулыг уншин дуулж эхэллээ. Харин тэрээр түүнийг хэрхэн зогсоохоо хараахан мэдэхгүй байсан билээ гэж. За энэ одоо нэг Брахманы тэр Брахмастрагаа тэр зүйн зэвсгийг болохоор одоо тарин буюу уншлагаар ингэж цэнгэлдэг байхan тий. Тэгээд тэрийг ингээд хэрэглэхийн тулд таринаа уншихын тулд эхлээд нэг ачаман гэдэг ингээд өөрийгөө ариусгадаг тэр үйлдэлийг хийсэн гэж байна шүү дээ тий.
Тэгээд тэр уншдаг дуулыг уншаад харин нэг юм нь яасан гэхээр тэр одоо ингээд тэр Брахмастар ингээд тавьчихад дараа нь тэрнийг яаж зогсоох аргаа бас мэдэхгүй байсан гэж шүү дээ. Хэрэглэх аргаа мэддэг, зогсоох аргаа мэдэхгүй байсан гэж. Ийм. За 21-р шүлэг. Татах пратуш критам тижах прачандам сарото дишам парана падам апхиприкша вишнум жишнур овачаха. За юу гэж юм? Ингээд хормын хугацаанд 4 зүг 8 цохист нүд галбам гэрэл цацарлаа. Тэр гэрэл үнэхэрийн төвчгийн аргагүй байсан тул түүний амнаас аюул учраад байгааг ухаарад Аржуна эзэн Шри Кришна тийш хандав гинэ гэж. За ингээд хормын хугацаанд 4 зүг 8 цохист нүд галбам гэрэл цацарлаа. Тэр гэрэл үнэхэрийн төвчгийн аргагүй байсан тул түүний амнаас аюул учраад байгааг ухаарад Аржуна эзэн Шри Кришна тийш хандав гинэ гэж. За ингээд ерөөсөө тэр Брахмастар яадаг гэхээр тийм нүд галбам амар их тийм одоо бүх зүг завцарсан тийм гэрэл үүссэн. Тэгээ тэр гэрэл үнэхээр төвчих аргагүй байсан болохоор Аржуна одоо Кришнад хандсан байна шүү дээ. За энэ бол чимбэшрэлтний хүний онцгой шин чанар тийм үү. Чимбэшрэлтэн бас хүмүүс бол одоо янз янзын арга ханддаг тийм үү. Чимбэшрэлтний хүн бол яадаг вэ? Чимбэшрэлтний хүн бол зөвхөн Бурхны дэд бодгол Кришнаг боддог. Кришнагийн чимбэшрэлтний хүн бол зөвхөн Кришнаг боддог. Ямар нэг аюул учрлаа гэхэд Бурхан Кришнаг боддог. Энэ жишээ бол энэ одоо Аржунагийн жишээн дээр харагдчих тийм үү. Янгаэнээс тал талаас нь ингээд асар их ингээд одоо халуун гэрэл ингээд цацраад эхлэнгүүт одоо маш их одоо аюултай байдалд орлоо гэдгийг мэдээд яаж юм Кришнад хандсан гэж. За хандсан байна. За ингээд 22 дугаар шүлэг. Аржуна вача Кришна махабахо бхактанам абхянгара твамико тахиямананам апаварко си самсрите. За орчуулгам. Аржуна хэлсэн нь их эзэн минь Шри Кришна минь та бол бүхнээс хүчрэхийг Бурхны өдгөл билээ. Таны энерги эрчим их л хязгааргүй. Иймээс ч зөвхөн таад өөрийн чимбэшрэлтний зүрхнээс айцыг хөөн зайлуулж чадах билээ. Материалын зовлон шаналлын төмөрт өртсөн ямар ч хүн ангижралын зам өрийг зөвхөн танаас л олж чадна гэж. За юу гэж юм? Одоо энэ Аржунагийн уншиж байгаа одоо энэ одоо шлок. Энэ шлок бол бас их чухал шлок гэж үздэг байна. Ер нь бол чимбэшрэлтэн хүн одоо ямар ч одоо чимбэшрэлтэн хүн амьдралын бас тийм хүнд хэцүү юм нөхцөлд одоо тулгарх тохиолдох тийм тохиолдол байдаг тийм. Тэр үед яадаг вэ гэхээр ер нь бол ямар нэгэн сахиулсан тэнгэрийн ч байд юм уу? Одоо ямар нэгэн одоо өөр юу байдгийг тэр хүчрхэг одоо бодголууд тусаадаг ч байд юм. Тийм юмд хандах шаардлагагүй. Зөвхөн одоо Бурхны дэд бодголд хандах хэрэгтэй тийм. Тэгэхээр тийм маш хүнд хэцүү нөхцөлд орсон тохиолдол яадаг вэ гэхээр энэ одоо Аржунагийн уншиж байгаа энэ шлокийг уншихад бол маш их одоо хөнгөрөлт ирдэг. Маш их одоо Бурхны нэгүсэл ирдэг тийм. Тэр үүлийн үр маш их цэвэрлэгддэг гэж үздэг байна. Тийм учраас хүн хэцүү асуудалтай, проблемтэй байгаа ямар нэг чимэглэлтэн байгаа бол энэ одоо энэ 22 дугаар 1-р дуулын 7 дугаар бүлгийн 22 дугаар шүлэг бол их чухал шүлэг байдаг юм аа. Гэтэл энийг бас талинд нь хэлье. За 23. Твам адьях пурушах сакшат ишварах пракритих парах маям вьютасya чиччахтя кайвали стхита атмани гэж. За орчуулгана. Та бол өөрийгөө бүхий л бүтээл түгээн дархааж байдаг материалын эрчим энергийг таран сэндээнд анхдагч Бурхны бодгол байлаа. Өөрийн бурханлаг эрчмээр та бээр материалын эрчмийн нөлөөг саармагжуулдаг. Мөн та үргэлж мөнхийн аз жаргал дунд оршиж мөнхийн таран сэндээд мэдгийг эзэмшдэг билээ гэж. За ингээ магтаал өргөж юм мөн үү? Тийм үү? Эхлээд одоо ингээд одоо та бол одоо бүгдийг чаддагч бүх одоо эрчим их одоо эрчим хүч чадал эрдэм мэдлэг бүх аз жаргалтай бүх юмны одоо их үндэс байдаг аа гэдэг ингээд магтаал өргөж байна тийм. За ингээд одоо ингээд магтаал өргөсөн шүлгүүд бас нэлээхэд явна. За ингээд явж байгаад 26 дугаар шүлэг. Кимитам свит котовети дева девана ведми хам сарото мукхам аяти тижак прама дарунам. Орчуулгана. Бурхтын бурхан минь ээ өөртөө аюул нуусан энэхүү гэрэл цацраг хэрхэн яаж хаа сайгүй дарах нь вэ? Энэ хаанаас үүссэн бий болоод байна вэ? Үүний учрыг би үл мэднэ үү гэж.
ай бурхдын бурхан минь ээ. Өөртөө аюул нуусан энэхүү гэрэл цацраг хэрхэн яаж хаа сайгүй тарах нь вэ? Энэ хаанаас үүсэн бий болоод байна вэ? Үүний учрыг би үл мэдмээ гэж. За яасан? Тэр одоо Брахмастрын тэрийг одоо гэрэл туяаг мэдэхгүй байх нь шүү дээ, тэ? За чинь тэр одоо гэрэл туяа хаанаас үүсээд байгааг мэдэхгүй байсан байх нь тий. Энэ хаанаас үүсээд байна? Энэ юу вэ? Энийн учрыг би мэдэхгүй байна гэж одоо асуусан байна 26 дахь шүлгэн дээр. За 27. Шри Бхагаван Вача Видхетам Дурна Путрасya Брахмам Астрам Парадаршитам Найвасао Веда Самхарам Паранабатга Упастхите гэж за орчуулгана. Дээд эзэн дээд бодгол айлцсан нь. Энэ бүхэнд дорооны хүү буруутайг би чамд нээн хэлье. Тэрээр цөмийн эрчмийг буюу Брахмастраг үйл хөдлөлд оруулдаг дуулуудыг уншиж дуусан юм аа. Гэвч тэрээр энэхүү нүд гялбам гэрэл цацаргийг буцаан татах арга үл мэднэ. Тэрээр өршөөлшгүй мөхөлтэй нүүр тулахын эрхэнд арга мухардаад энэ үйлслийг хийсэн юм аа гэж. За яасан гэж байна? Хин одоо Аржунага мэдхгүй ингээд энэ гэрэл мэрэл одоо юу вэ? Энэ одоо яагаад ийм юм болчихоо гэдээ асуусан чинь энэ бол энийг бол дорооны хүү хийсэн. Энийг чамд хэлье тий. Энэ бол тэр Брахмастраг одоо үйл хөдлөлд оруулдаг дуусыг дууссан. Гэхдээ энийг одоо нэг яаж зогсоохоо мэдэхгүй байгаа гэж хэлсэн байна. За ингээд 28 дугаар шүлэг. Нахи Асиан Нятамам Кинчит Астрам Пратья Вакаршанам Жахи Астра Тижа Уннатхам Астра Гё Хи Астра Тижса гэж орчуулгана. Аржуна минь энэ зэвсгийг зөвхөн өөр нэг Брахмастрал эсэргүүцэн зогсоож чаднаа. Чи дайны урлаг чадварлаг нэгэн билээ. Тиймээс энэ нүд гялбам гэрэл цацрагийг өөрийн зэвсгийн хүчээр дараа унтраа гэж. Өөрөөр хэлбэл юу гэсэн хэрэг энийг бол яаж зогсоох вэ гэхээр өөдөөс нь өөр нэг одоо Брахмастраа одоо тавьж иж тэрийг зогсоох боломжтой. Түүнээс биш бол өөр ямар нэг аргаар зогсоох боломжгүй гэдгийг хэлж байна тийм үү? Өөр ямар нэг аргаар боломжгүй. Тийм учраас чи өөрийнхөө Брахмастрыг урдаас нь тавиа гэж хэлж штэ. За 29 дугаар шүлэг. Сута Вача Шуруто Бхагавата Проктам Палгунах Пара Вираха Сприштвапас Там Парикрамя Брахмам Брахмастрам Сандатхе. За орчуулгана. Шри Сута Госвами өгүүлснэ. Дээд эзний энэ үгийг сонсоод Аржуна ариусхын тулд усанд хүрээд дээд эзэн Шри Кришнаг тойроо алхаад эхний Брахмастрын үйлчлэлд нөлөөг зогсоохын тулд өөрийн Брахмастраг сулсан тавьбай гэж. За эхлээд ариусхын тулд тэр ачаман хийгээд ингээд тэр юу ариусгасан гэж штэ. Ариусаад тэгээд дараа нь Бурхны тэр дээд эзний одоо ажис нэг үүслийг хүртэхийн тулд түүний одоо нөгөө заасан зааврыг дагж байгаа гэдгээ батлахын тулд байт юм уу те Кришнаг тойрч алхсан гэж штэ. Тэгээд нөгөө Брахмастрын үйлчлэлийг зогсоохын тулд өөрийн Брахмастраагаа сулсан тавилаа гэж байна. За 30 дугаар шүлэг. Самхатьян ньом обхайос таджаси шара самрите аврите ротоси камча вавритате арка вахниват гэж. Хоёр Брахмастрын засраг туяа хоорондоо нэгдэн тулах үед нарны хүрээмэд асар том галт бөмбөлөг үүссэн бөгөөд бүхэл сансар огторгүй бүх гариг эрхсийг галхсан мөрхлээ гэж. За ингээд хоёр талаас маш хүчтэй нөгөө нэг цөмийн зүс ингээд мөргөлдсөн байна шүү дээ. Мөн. Тэгээ мөргөлдсөн яасан? Мас одоо нар шиг тийм доо асар том галт бөмбөлөг үүссэн бөгөөд бүх сансар огторгүй гариг эрхсийг гэж халхалан мөргсөн гэж. Тийм одоо маш их аймаар юм болсон байх нь шүү дээ. За 31. Триштвастра тижас ту тайос трил локон пратахам хат
Дахиамаанах паражах сарвах самартакам амамсдаа гэж. За орчуулгана. Энэ үеэс 3 твийн бүх оршин суугчид энэхүү хоёр Брахмастрын цацраг туянаас үүссэн тэсэншгүй халууныг амсаж мэдэрлээ. Бүгд л орчлон устган сүйрүүлдэг Самартака гал төмбөрийг дурсан санаваа гэж байна. Энэ үед 3 твийн бүх оршин суугчид энэхүү хоёр Брахмастрын цацраг туянаас үүссэн тэсэншгүй халууныг амсаж мэдэрлээ. Бүгд л орчлон устган сүйрүүлдэг Самартака гал төмбөрийг дурсан саналаа гэж. За яасан гэж байна. Нөгөө дээд дунд доод ингээ 3 твийн бүх оршин суугчдад тэр маш аимшигтай халууныг мэдэрсэн гэж байна. Тэгээд нөгөө бүх халууныг мэдрэнгүүтээ энэ нөхдөөрөө мэдрэнгүүтээ яасан гэхээр энэ нөхдөр орчин ертөнцийн нөгөө төгсгөл болоход галуу юу хэлэхэд те пралая болоход үүсдэг тэр нөгөө Самартака гэж тэр одоо тэр нөгөө галуу юу хэлдэг тэр маш их тэр гал төмөр. Тэр гал төмөрлийг л дурсан сансан гэж юм ер нь гэдэг. Самартака гэдэг нөгөө нэг хиний Индра орхны Верандаван руу илгээс нэг үйл байдаг те. Нөгөө галуу юу хэлэх үед илгээдэг тэр үйл. Тэгэхээр Самартака гэдэг нь яадаг вэ гэхээр ер нь бол зөвхөн орчингийн төгсгөл болох тэр цаг хугацаанд одоо тохиолддог. Нэг бол усан галуу, нэг бол галан галуу тохиолддог. Тийм одоо үйл явдлыг Самартака гэдэг байна шүү дээ. Энэ үед бол яг тэр нэг орчингийн төгсгөл нь галаар дуусж байгаа. Тийм одоо үйл явдалтай адилхан байсан гэж тэр тухайн үед тэр 3 твийн оршин суугчдад санагдсан гэж. За 32. Парачо Патравам Азакша Локовяти Карамча Там Матамча Васудевасya Санжа Хараржуна Дваям. За орчуулгана. Бүх хүмүүс айн дүгшиж гариг ирэхс зайшгүй мөхөл сүйрэл тулаад ирснийг хараад Аржуна дээд эзэн Шри Кришнагийн хүслийг биелүүлэн хоёр Брахмастраг хоёулангийн буцаанд татсан гэж. За ингээд бүгд ингээд айгаад л тэгэл гариг ирэхс ингээд одоо сүйрэх тийм одоо аюултай нөхцөл байдал тулж ирснийг хараад Аржуна одоо Кришнагийн одоо хэлсний дагуу хоёулангийн ингээд нийлүүлээд буцаагаад татсан гэж зогсоосон байх нь шүү дээ. За 33. Тата асадья тараса дарунам гаутами сутам бабандхам марша тамракшах башум рашаная ятха гэж. Уур нь дүрлэн шатаж нүд нь хоёр улайдсан зис бөмбөлөх мэт болсон Аржуна Гаутамын хүүг сурамгаар шүүрэн аваад түүнийг амтан хүлж байгаа мэт дээсээр баглан хүлэвгэнэ. За ингээ уур нь дүрлэн одоо хүүхдүүдийн хөнөөц мич уурлахаас аргагүй шүү дээ, тэ. Уур нь дүрлэн шата. Тэгээд нүд нь гээд улайдсан зис бөмбөлөх шиг болтой тийм амар улаан болцсон, тэ. Аржуна Гаутамын хүүг сурамгаар шүүрж аваад түүнийг одоо мал амтан хүлж байгаа юм шиг дээсээр багалж хүллээ гэж. За ингээд барьж бод тэр нөгөө Ашватхамаг барьж хүлсэн байх нь шүү дээ, тэ. Яг нөгөө амтан хүлж байгаа юм шиг хүлсэн гэж. За 34. Шибирая нинишантам раджва батхва рипом балат парахаржунам паракопито Бхагаван амбу жикшанах. Ашватхамаг хүлж орхиод Аржуна түүнийг цэргийн заагар руугаа аваачгаа шийдлээ гэж байна. Бурхны байдгал Бадамдынхаа мэлмид Шри Кришна уурлаж хэлгэнсэн Аржунад хандан ийм өгүүллээ. За Аржуна нөгөө Ашватхамаг хүлчгээд тэр цэргийнхаа одоо заагар руу аваачгаа болсон байна. Тэгээд ууралсан Аржуна хараад Шри Кришна ингэж хэлсэн гэж байна. За юу гэсэн байх нь 35 дугаар шүлэг. Майнам партхархаси тратум брахма бантхум имам жахи ёсов анагасах суптан аватхи ниши балакан гэж. Дээд эзэн Шри Кришна айлцсан нь Аржуна минь чи энэ брахманы төрөс саданд өршөөл үзүүлж суллах ёсвэ. Учир нь гэвэл тэр унтаж байсан гимгийн хүүхдүүдийг хөнөөсөн шүү дээ гэж. За энэ Кришна бол ерөнхийдөө бол тэр хэнийг одоо өршөөх ёсгүй. Чи тэр хэнийг бол Ашватхамаг одоо өршөөх ёсгүй шүү гэдгийг хэлж байна те. Тэгээд ягаад тэгэхээр тэр бол унтчихсэн тэр гимгүү хүүхдүүдийг одоо хөнөөсөн тийм итгэхэд. Тийм учраас тэрийг бол чи заавал шийдвэрийг амсуулах хэрэгтэй гэж хэлж штэ. Эндээс юу харагдаж байна? Кришна бол маш их гатуу байр суурьтай байдаг.
гэдгийг эндээс харж болно. Кришна бол ер нь Кришнад бол хэрийн одоо амьд байдгаа төхөх чад боломжгүй. Яг тэгэхээр алдас, буруу үйлдэл бүх юмыг тооцчод. Яадаг Чайтана Махапрабху, Нитянанда Махапрабху, Нитянанда Прабху хоёр маань яадаг вэ гэхээр тиймэрхүү одоо алдас үйлдэл тэр одоо нүгэлтэй юу гэдэг тийм бүгдийг бол уйлж өршүүлж идэг. Ялгаа нь энд байдаг. Эндээс харж болж. За 36 Маттам Параматтам Уматтам Соптам Баалам Стриям Жадам Парапаннам Виратхам Бхитам Нари Пум Ханти Дарма Вит. За юу гэж вэ? Шашны зарчмуудыг мэддэг хүний хувьд бол гингүү байгаа, эсвэл согтсон, эсвэл ухаангүй байгаа, унтаж байгаа, айсан, эсвэл өөрийн морин тэргээ алдсан дайснаа хөнөөдвэ. Тэрээр мөн хүүхэд, эмэгтэйчүүд, тэнэг монхог хүмүүс эсвэл бууж өгөхсдийг алдвэ. За энэ бол Яшин намын зарчим байх нь. Яаж вэ? Ямар хүнийг одоо хөнөөдгүй байдгийг, хөнөөхгүй байх ёстой вэ гэхээр гингүү байгаа. Ямар нэг одоо анхаарал одоо юу өгөөгөө тий гів зүг зүгээр ингээ байж хахтан одоо дайраад алж болохгүй юм шүү дээ. Ямар нэг зохиол сануулга заавал өгч ийж хөнөөстэй байх. Дайчин хүний хувьд бол тийм үү. Гингүү байгаа, эсвэл ухаангүй байгаа, согтсон, айсан, эсвэл морин тэргээ алдсан тий. Тэгээд дээр нь хүүхдүүд, эмэгтэйчүүд, тэнэг хүмүүс одоо өөрийгөө одоо ойлгох, ухаарах мэдрэмжгүй тэнэг хүмүүс эсвэл дагаар орсон бууж өгсөн хүмүүсийг алж болдгоо маа гэж ном сударт байдгаа гэж хэлж байна тийм үү. Кришна өөрөө амар хэлж штэ. За 37 Свапаранан ях паранаих парапушнати акринах калах тат батхас тасяхи шриё яд тошот яти атхах поман. Бусдын амьдралын үн цэнээр өөрийн амьдралыг тижээнд итгэгч харгас хэрцгий залтай хүмүүс нь өөрийн ач тусын тулд хөнөөгдөх нь зүй юм аа. Эс тэгвээс тэрээр өөрийн буруу үйлдэлийнхээ уршгаар улам дойшоо унах болно гэж. За бас хэлж штэ тий. Бусдын амьдралын бусдын одоо амь насны үн цэнээр өөрийн амьдралыг тижээнд итгэдэг тийм харгас хүмүүс тий. Өөрийнхөө сайн сайхны тулд хөнөөгдөх нь зүйтэй гэж. Ойлгомжтой. Яагаад тэгэхээр тэгэхгүй бол одоо хэвээ тэгээд хөнөөгдөх тэр шийтгэлийг амсахгүй бол тэр буруу үйлийнхаа үр дүнд улам дойшоо унана гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тэгж одоо шийтгэл амсах нь тэр одоо хүний хувьд сайн байх нь шүү дээ. Маш хурдан хугацаанд үйлийнхээ үр дүнд төлж гинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо хуулиар ч юу гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар нэг шийтгэлээ гэдэг маань тэр хүнд бол сайн байдаг байх нь шүү дээ. Тэгэхгүй бол улам ухамсарын юуг шатаар одоо үйл өөрийн юугаар ингээд тэр дойшоогоо ундаг гэсэн байна. За 38 Парати шрутам чабавата панчалияи шримата мама ахари ширастасya ясте манини путраха гэж. Түүнээс гадна чи Драупадид хөвүүдийг нь хөнөөсөн алуурчны толгойг аваачж өгнө гэж амласан тухай сонссон гэж. За одоо чи тэр хүнд тэр одоо Ашват хамаад шийтгэлийг амсуулах хэрэгтэй. Түүнээс гадна чи одоо Драупади буюу их нэртэй хүүхдүүдийн алсан тэр одоо алуурчны толгойг аваачж өгнө гэж амласан бидтэй гэж сануулж штэ тий. Ийм хоёрын шалтгаан чамд байна гэж. Нэгдүгээр Шашин номын үүрэг, хоёрдугаар их нэртэй амласан амлалтаа биелүүлээ гэж хэлж байна. За 42. За ингээд иймэрхүү одоо юм ингээд хэлээд ингээд үргэлжлээд 42 дугаар шүлгэн дээр Татхахритам пашуват паша батхам аван мукхам карма жукупситтина нирикшия Кришна бакритам гурохсутам вама собава крипая нанама ча. Шри Сутава Госвами хэлсэн нь мал амтын шиг дээлсэнд хүлэгдсэн Ашват хамааг Драупади харлаа. Ашватама жигшүүрт аллах хийснээсээ болж таг дуугүй л байгаажээ. Даруй төлөв зантай. Байгалаасаа ээлдэг. Эмэгтэй хүний зөөлөн зан чанар бүхий тэрээр Брахман хүнд үзүүлэх ёстой тэрл хүндлэлийг түүнд үзүүллээ гэж. За ингээд
мал шиг ингээд дээс нөгөө хүлэгдсэн Ашватхамаг ингээд Драупади харсан байх нь тий. Драупади гэж одоо Аржунагийн ихнэр тийм. Тэгээд Ашватхама тэр жигшүүтэй аллах кейснээсээ болж одоо ямар ч хэлэх үггүй гөлийгөө ингээд таг дуугаа байсан байх нь шүү дээ. Ичиж зовсон одоо тэгээд тэр буруу үйлдэл хийж тэр жоохон хүүхдүүдийг унтчих нь хөнөөсөн тэр хүмүүс ямар одоо айлгтай байх тий. Тэгээд харин яасан гэж байна. Драупади маш тийм даруй төлөв зантай. Байгалаас тэр бол бурхны агуу юм биш л дээ. Байгалаасаа ээлдэг зөөлөн чанартай. Эмэгтэй хүний зөөлөн бүх чанар байдаг. Тэгээд тэр хэнийг харангуутаа, Ашватхамаг харангуутаа Брахман хүндлэлд үзүүлдэг бүх хүндлэлийг түнд үзүүлсэн гэж байна. За, тийм гайхамшигтай байна шүү дээ. Уг нь бол хүүхдүүдийн хөнөөцсөн хүн шүү дээ. Тэгэхэд тэгж хүндэтгэлтэй ханддаг гайхамшигтай байгаа зү тий. Маш гайхамшигтай. За 43. Вача часа ханти асия бандха нана ямнам сати мучятам иша брахмано нитарам гурух гэж. Буян тэмхтэй хүний хувьд Ашватхамаг тийм дээсэнд хүлэгдсэн байгааг харах нь төвчшгүй хэцүү байсан тул тэрээр түүнийг суллаа. Тэр Брахман хүн бидний номын багш шүү дээ хэмээн хэллээ гэж. Юу гэж вэ? Одоо ингээд Брахман хүнийг одоо ингээд дээсэнд ингээд ороогдоо хүлэгдсэн байгааг хараад төвчхий аргагүй байсан гэж шүү дээ. Тэгээд бүр тийм одоо хэцүү байсан болохоор одоо энэ түүнийг суллаач ээ. Энэ чинь Брахман хүн шүү дээ. Одоо бид нар Брахман хүн болвол бидний номын багш шүү дээ. Тийм учраас түүнийг суллаач гэж гуйсан байна. Тийм. За 51. Татрахамаршито бхимас тасян шриян ватхах смритах на бартур наатманаш чартгэ Йохан суптан шишүүн уритха. За ингээд ямар үйл явдал болсон гэхээр ингээд одоо ингээд сулсан суллахгүй хөнөөхгүй ингээд хоёр тал болоод мэтгэлцсэн маргалцсан байнамаа. За ерөнхийдөө бол одоо Юдхиштхира гэдэг өөр бусад ингээд хоёр ихээр тий ингээд бүгд ингээд нөгөө Накулаас хахад яваа гэдэг. Тэгээ ерөнхийдөө ингээд бүгд тэгээд тэр эмгтээчүүд Драупади энэ тэр бүгд тэрийг суллая ингээд өшөөё гэдэг ингээд хэлчихсэн. Гэтэл яасан? Бхима Сена тий одоо нөгөө цаддаггүй одооттой тий Бхима зөвшөөрөхгүйсэн. Тэрийг хөнөөх ёстой гэж зөвшөөрөхгүйсэн байна. Би энд юу гэсэн байна. Гэвч Бхимал тэдэнтэй санал нэгдэхгүй байсан бөгөөд уурандаа унтаж байсан хөвгүүдийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг алхал саналтай байлаа. Тэгээд тэр үйл нь түүнд ч эзэндэн ч ямар ч ашиг тусыг өгөөгүй билээ гэж. Тэр үйл гэдэг маань одоо тэр нөгөө хүүхдүүдийг хөнөөсөн үйл нь тэр одоо ямар ч ашиг өгөөгүй. Өөрт нь ч ашиг тусыг өгөөгүй. Эзэн гэдэг маань тэр нөгөө хин Дөритханаад ч ашиг тусыг өгөөгүй. Тэр нөгөө дайсны талд Каурамын талд тэднэрт ашиг тус өгөөгүй. Өөрт нь ч ямар ашиг болоогүй. Тэр байтугай одоо өөрийнх нь амнаас хутганы ирэн дээр ирж байна тий. Тэгээд Бхимал одоо оройсоо тэрийг одоо хөнөөх ёстой. Тэрийг бол уучлах ёсгүй гэнгээ зүтгээд байсан байх юм шүү дээ. За 53-аас 54. Шри Бхагаван Вача Брахма бандхурна хантавя ататяи ватхарханах майя вобхаям амнатам парипахи анушасанам гуру пратишрутам сатям яттат сантваята приямча бхимасинасya панчалая махям ивача гэж орчуулга нь Бурхны бодвол Шри Кришна ин хэллээ. Брахманы төрөл садан хөнөөх хэрэггүй ч хэрвээ тэр төрөмгийлэгч бол энэ нь зайлшгүй шаардлагатай. Энэ бүх хуйлууд нь судар номд өгүүлэгдсэн. Чи үүнийг л дах ёстой. Чи их нэртэй амласан амлалтаа биелүүлэх ёстой. Бас Бхима Сена болон надад таалагдахаар үйлдэх ёстой доо гэж хэлсэн байна. За энд Кришна ямар үг ашигласан гэхээр Брахма бандху гэж үг ашигласан. Брахма бандху гэдэг маань бол Брахма нэр дэвтийн амтан гэсэн утгатай. Брахман гэдэг Брахманы одоо сахил номтой Брахманы одоо тэр одоо гэж хүндлэгддэг нийгмийн Брахманы тэр одоо ангид хамаардаг хүн байлаа гэхэд тэр Брахманы шин чанаар харуулдаг тийм. Яг Брахман одоо тэр одоо үйлийг хийдгүү
тэр байтугай тэр шуударгаас доошоо үйл хийдэг тийм хүнийг бол Брахма бантхуу гэдэг. Ер нь нэр төдий амтан. Брахман гэж нэрлэгдэх төдий амтан гэсэн үг. Брахманы төрөл садан гэж. Тэгээ Брахманы төрөл садан ер нь Брахманы төрөл садан бол хөнөөх хэрэггүй байдаг гэж байна. Одоо Брахман гэж нэрлэгдсэн бол бас тэрийг бас хөнөөж болдгоо байхan тий. Гэхдээ энэ нөхөр бол тэр хүн бол төрөмгийлэгч бол тэр одоо тэрийг бол хөнөөхөн зайлшгүй шаардлагатай гэж Кришна хэлсэн байна. Тэгээ яагаад тэгэхээр энийг бол бүх судар номуудад өгүүлэгдсэн. Тийм болохоор чи үүнийг л дагах ёстой. Дээрээс нь чи бас хинэртэй ингэж амласан. Дээрээс нь Бхимасена бас энийг одоо хөнөөх ёстой гэдээ ингээд хүсээд байгаа. Дээрээс нь би ч бас тэгэж хүсээд байгаа гэж бас Кришна өөрийнхөө санаа оноо хэлж штэ тий. Ингээ хоёр тал болчихж байгаа. За 55. Сута вача Аржунах сахсаажная харир хаардам атхасина маним жахара мууртхан ям дивижасya саха мууртха жаам гэж. Орчуулгана. Аржуна тэрхэн даруйд хоёр салаа утга бүхий тушаал өгсөн дээд эзний юу гэж буйн санааг ойлголоо. Тэрээр илдээ шүүрч аваад Ашот хамын толгойн ус болоод толгой дээрх үн тэрдийн чулууг нь тас чавчин хаялаа гэж. За толгой дээрх үсийг ингээд одоо завчаад тэгээд нөгөө нэг толгойн дээр нь байсан үнд чулууг ингээд тас чавч хайсан гэж. Энэ их бас хүнд шийтгэл байдаг байна шүү дээ. Ер нь бол гшат дээр тухайн үеийн гшатрын хүний хувьд тэр үсүүд маш их одоо үн цэнтэй зүйл байдаг гэсэн. Тэгээд тэр үсээ ингээд байхгүй ингээд ахгуулчнаа гэдэг маань тэр маш том шийтгэл болдог байна л да. Үхлээс наахнаар л болдог гэсэн үг байдаг байсан байна. Тухайн үеийн гшатрын хүн бол тийм одоо нэр төрөө тэр байсураа маш өндөрт бараг л амь настайгаа адилхан авч үздэг байсан байна. Тэгээд нөгөө нэр уурахаар яс уурдаг шиг тэгээд нөгөө нэг үс нь ингээ байхгүй болонгууд тэр ихний одоо Ашот хаамагийн тэр сүлдэх юмар бүх юмнууд ингээ унсан байна шүү дээ. За 56. Бимуча Рашана Батхам Бала Хатя Хата Прабхам Тичаса Манина Хинам Шибиран Нирая Паят. Хүүхэд хөнөөснөөс болж биеийн гэрэл туяа өгөө болсон. Дээр нь толгой дээрх үнд чулууга алдсан тэрээр хамгал хүчээ алдсан байлаа. Түүнийг сулсан лаграас хөөн явууллаа гэж. За ингээд яасан гэж байна. Тэр хүүхдүүдийг ингээд баах олон нөгөө хүүхд унтчихсан хүүхдүүдийг хөнөөгөөд тэр нөхрийн тэр Брахманы тэр биеэс нь цацаардаа гэрэл туяа байхгүй болсон гэж. Дээрээс нь нөгөө толгой дээрх үсээ ахгуулаа. Дээрээс нь тэгүн маш хүнтэй эрдний чулуу байсныгаа бас ингээд ахгуулаа тий. Ингээд тэр одоо Ашот хамаагийн тэр амьтай голтой бүх шинжлэндүүд баг байхгүй болсон гэж. Гэр биеэс нь цацаардаа гэрэл туяа байхгүй болсон, нэр хүндийн баталгаан байхгүй болсон, өөрт нь энерги өгдөг энергийн чулуунд байхгүй болсон, бүх юм байхгүй болсон. Зөвхөн л нэр үлдсэн зүгээр амил үлдсэн байна шүү дээ. За ингээд тэрийг тэр зэргийн лаграас хөөж оргасан гэж. За ийм уншлага байна. Өнөөдрийн ингээ уншлага өндөрлөлөө. За өнөөдрийн уншлагыг онлайнаар бол анхаар сонсон та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн уншлага маань яаж ийн гэхээр юуны тухай гарч байна. Өнөөдрийн уншлаганд юу гарсан бэ гэхээр хамгийн гол одоо анхаарах юмнууд нь юу байсан бэ гэхээр энэ дээр дүгнэлт хийхэд Кали юга эхлэе те. Кали юга эхлээд ингээд Двапара югагийн төгсгөл болоод Кали юга эхлээд ингээд эхлэх тэр үед яасан гэхээр ерөнхийдөө нөгөө Брахмануудын одоо шин чанарт муудаж эхэлсэн байна шүү дээ. Кали юга гэхээр зүгээр нэр дэвтэх юмнууд ингээд болцсон байна. Тэгээд тэрний нэг шинжлэнд нь яаж эхэлсэн гэхээр хамгийн эхлээд нөгөө Парикшит хааныг одоо хараасан тий. Нөгөө Брахманы хүү хараасан тий. Нөгөө аавынх толгой дээр хүзүүн дээр ингээ могоо ороогоо шийдсэн, өгсөн могоо шийдсэн байсныг хараад Парикшит хааныг хараагаад 7 хоногийн дотор үхээрэй гэж ингээ хараад. Ингээд энэ нэг бол нэг шинжлэндэг байсан тий. Бас нэг шинжлэндэг энэ дээр гарч ирж шүү дээ. Яасан гэхээр одоо тэр одоо Зевский эрдмийн агуу багш Дорона Ачарагийн хүү тэр агуу Брахманы хүү тий.
ингээд тэр унтчихсан хүүхдүүд ингээд хөнөөс ингээд калио гэдэг цөөн цаг ирсэн эхэлсэн гэдгийг баталгаа болж эхэлжсэн. Брахма бантхуу болсон. Нэр төдий юмнууд болж эхэлсэн байх юм шүү дээ. Мөн үү? За ийм болсоо энэ бол Брахман гэдэг нэртэй болгон сайн байдаг бишээ гэдэг бас нэг баталгаа байгаа байхгүй. Энэ бол нэрээ батлах хэрэгтэй. Одоо начин бол начингаа батлах, авраг бол аврангаа батлах хэрэгтэй гэдэг шиг тийм. Энэ Брахман гэдэг бол Брахман хүн гэдэг бол Брахманы шин чанарыг харуулж байгаа гэдэг нэг тийм сургамж эндээс харагдаж байгаа. Нөгөөх нь юу яаж яах гэхээр хүн одоо хэрвээ ямар нэг буруу үйл хийчихэд жишээ нь одоо энэ шүлгэн дээр гарсан шиг тэр Брахманы ихний панду нарын өдөр жоон унтчихсан жоон хүмүүсийг хөнөөчгөөд жишээ тийм. Тэгээд дараа нь шийдэхгүй ингээ үйл архих юм бол тэрнийгээ шийтгэл одоо бүр тэрнээсээ 7 дор юм болдог. Улам ингээд дойшоо ундаг юмаа гэж ингээд сая Кришна хэлж шít. Тийм учраас шийтгэл гэдэг маань одоо ямар нэг буруу үйлийн шийтгэл бол муу биш байдаг юм шүү. Тухайн үед ингээд шийдэгчэхэд дараа ирэх сөрөг үр дагавар, кармын үеийн үр дагавар бас харьцангуй зөөлөр шийддэг байх юм шүү. Бараг байхгүй болдог байх юм шүү. Нэг тийм том сургамж. Өөр яасан? Тэгээ өөр бас яаж юм гэхээр хин Дарупати бол Кришнагийн агуу шимшрэлтэн. Хин бол Аржуна бол Кришнагийн агуу шимшрэлтэн мөн үү? Тэгээ яаж вэ? Энэ хоёр яагаад агуу гэдэг нь хүн дээр сарагдсан? Аржуна гिचнээ тэр нүдэн тэгж нөгөө одоо гулайдсан бөмбөлөг шиг ингээд тийм улаан болтлоо ууралж хэлгэнсэн. Тэгж одоо ташгирсан байсан боловч тэрийг алж чадахгүй байсан. Яагаад тэгэхээр Бурхны чимшилтэн байсан. Бурхны чимшилт хүний гол онцлог шинжлэх юу гэдэг вэ? Зөөлөн зүрх сэтгэлтэй байдаг. Нөгөө Дарупати яасан. Тэр 5 хүүхдээ алуулчаад тэгээд тэр хүнийг л одоо орж ирвэл ингээл тэр чинь нөгөө орчин үед бол өсдөж самардаад хамаг юм муу мухаа үгээрээ хэлээд 9 жорын юм болно. Гэтэл яасан. Дарупати харангуутаа өрөвдөөд Брахман хүнийг хараад хүндлэл үзүүлээд тэнд бүх хүндэтгэлийг үзүүлээд тэр байтугай тэрийг хүлцэн байхад нь сулж тавиач гэж гуйсан. Бити хөнөөгөө чийж гуйж. Үнэхээр эндээс юу харагдаж ихээр Бурхны чин биш. Бурхан бол агуу нэгүүлсэнгүй мөн ээ. Тэгэхдээ Бурхны чин бишрэлтэн бол агуу илүү одоо өршөөнгөө байдаг юмаа гэдэг баталгаа эндээс харагдаж байгаа юм. Бурхны чин бишрэлтэн хүн бол бусдын зовлон хараад дандаа ингэж одоо зүрх сэтгэл нь ингэж урагдж яадаг тийм чаналж яадаг гэдгийг баталгаа. Парадука дуки гэж одоо хамгийн их зов шаналдаг хүн хэн байдаг вэ гэхээр ертөнцийн дээр хамгийн их зов шаналдаг хүмүүс бол вайшнавууд байдаг. Ягаад тэгэхээр зовж байгаа хүмүүсийг хараад хамгийн ихээр зүрх сэтгэлийн шаналж яадаг тийм хүмүүс байдаг. Тийм учраас энэ тэр жишээг бол одоо энэ Аржуна Дарупати хоёртээс харж байгаа. Маш тодорхой харагдаж байгаа. Тийм айхтар одоо 10,000 одоо энгийн одоо дайчинтай тэнцдэг тэр Махарата тий тэр агуу тэр дайчин одоо Аржуна тэгээд хүүхдүүдэд хөнөөлөгдсөн тэр агуу дайчин Аржуна тэгэж хуурж хэлгэнсэн Аржуна тий тэрийг ингээ өөрчилж өршөөлж чадчихна гэдэг нь ямар агуу ойж сэтгэл вэ тий тэр хүүхдүүдэд хөнөөлөгдсөн Дарупати тэгэж өөрчилж чадсан чи ямар агуу өршөөл вэ тий ийм чимшрэлтэн хүн зүрх сэтгэл тэгэж их амар зөөлөрдөг байх юм шүү дээ бид нар яг тэр чимшрэлтэн хүмүүс зүрх сэтгэлээ тийм зөөлөн Кришнагийн хөл одоо ингээд тэр одоо зүрхнийхэн тэр зөөлөрсөн тэр хэсэг дээр зоогдох хэмжээнд тий зөөлөрсөн юмд Бурхны одоо зөөлөрсөн юм зоогддог шиг тий Кришнагийн хөлний тийм зөөлөрсөн зүрх сэтгэл дээр одоо залраад тэр зоогдох хэмжээнд хүртэл аваачих хэрэгтэй байна шүү дээ. Тэгэх юм бол тэр бол Кришнаг авах юмсаар. Бус нь бол экстернал ерөөсөө өнгөн төдийг одоо энэ бол одоо энэ практик. Жинхэнэ Кришнаг авах юмсаар гэдэг бол тэр. Жинхэнэ Кришнаг авах юмсаар гэдэг бол бид нар юу хийх ёстой вэ гэхээр бид нар зүрх сэтгэлтэй ургасан хог оронгуулуудыг төөж хаях ёстой. Тэрийг одоо бид нар хадуураар хадах ёстой. Мөн үү? Үүт мөн атаархлын, дайсагналын, шунлын ингээ ийм олон муу чанарууд бидний зүрх сэтгэл ингээд одоо нөгөө шувуу шиг ингээд ингээ ургацсан байх. Мөн үү? Тэрийг бид нар төөж цэвэрлэх ёстой.
биднэрт мэддэхгүйгээр уншиж байгаа байхгүй. Энэ Ширмат Богоотын уншлага гэдэг бол Ширмат Богоотын уншлага гэдэг бол нарийн цэвэрлэгээ, нарийн угаалга. Одоо өөр бусад одоо практик бол бүдүүн цэвэрлэгээ. Ягаад нарийн цэвэрлэгээ гэхээр Ширмат Богоотын чинь хамгийн ихний одоо шүлгүүдээр ингэж гардаг шүү дээ. Ширмат Богоотын бол Нэрмат Саранам буюу хатаархалгүй хүмүүс зориулагдсан судар номоо гэж. Хатаархалгүй. Бидний хамгийн одоо ингээд энэ ертөнцөөс энэ материалын ертөнцөөс буцахад хамгийн сүүл тэглэж унагаадаг, тэгэлж унагаадаг, хамгийн сүүлд салахгүй үлддэг тэр чанар юу гэдэг вэ? Хатаархал гэж юм байдаг. Ягаад тэгэхээр энэ ертөнцид хамгийн одоо унах хамгийн гол шалтгаан бол хатаархал байсан. Тэгээд хамгийн сүүлд үлддэг гэж. Мэддэхгүй үлддэг. Тэрийг юу цэвэрлэх вэ гэхээр нарийн угаалгыг чинь Ширмат Богоотон хийж өгд юм аа. Тэгээд сонсоод өгөөч. Бүгдээрээ ингээд бие уншдیں۔ Та нар сонсон бүгдээрээ ингээд хамтдаа ингээд нэгээ цэвэрлэе гэж үзээд байгаа. Тэгэхгүй л биднэрт мэддэхгүйгээр тэр хог оромгол чинь дүүр ургацсан байдаг юм аа. Энэ бол миний сайн биш те. Энэ бол номны сайн байгаа. Ер нь бол хүн Багавата, ном Багавата гэсэн хоёр юм байгаа. Энэ хүн Багавата, ном Багавата, хүн Багавата унших юм бол хамгийн дээд хэмжээгээр ариусдаг. Тэг хүн Багавата байж чадахгүй байлаач гэсэн ном Багавата ганцхан байж хаад ном Багаватаг бид нэр бахан дахин уншаад авах юм бол бидний тэр зүрхэнд ургаж байгаа тэр хог оромголоод тэр одоо бохирдлоод ингэж маш хүчтэйгээр цэвэрлэгддэг баг. Ширмат Богоотонд энэ зэрэг зэх юм бол тэг цэвэрлэх зүйл байхгүй. Дээрээс нь бид нар ариун нэр нь бүх юм найдаж даатгадаг тий. Ариун нэр бүх юмыг шийднэ, 99% бүх юмыг шийднэ гэж үздэг тий. Гэхдээ ариун нэрийг алдсгүй уншихад хамгийн хэцүү. Алдсгүй уншихад. Яг гэвэл сая одоо Кришнагийн жишээн дээр гарлаа шүү дээ. Энэ жишээ энэ түүхэн дээр гарч ирж шүү дээ. Яаж вэ? Кришна яасан? Чи энийг хөнөөх ёстой. Чи энийг шийтгэл нь амсуулах ёстой гэж хэлж байгаа байхгүй. Яг гэвэл Кришна тийм хатуу. Кришнагийн ариун нэр тийм хатуу. Алдсыг маш их тооцдог. Тийм учраас бид нар Кришнагийн тэр ариун нэрийн алдсыг давж Кришнагийн тэр ариун нэрийн тэр амтанд хүрэхэд маш хүнд. Тийм учраас яадаг вэхээр Кришнагийн нэрийн ариун нэрийн амтанд хүрэх тэр раса хүрэх тэр рүүчийг хүрэхэд юу хэрэгтэй байдаг вэхээр Ширмат Богоотын ингээд уншаад ингээд тогтмол ингээд уншаад сонсоод байхаар яадаг вэхээр бидний тэр одоо аппарат гавь тэр алдсууд ингээд дагуугаар нэмгэрдэг. Амт орж ирдэг юм шүү. Ариун нэрийг унших амт орж ирдэг. Жинхэнэ амт орж ирдэг. Хуурамч авхаас аав жинхэнэ рүүч орж ирдэг юм шүү. Тийм учраас бид нар Ширмат Богоотыг ингээд байнга сонсож байгаа юм. Энэ бол бид нар бол одоо нэг хүний одоо уншилтыг сонсох байтугай тий бид нар 10 20 30 40 50 60 тий Ширмат Богоотны уншилтыг сонсоход өрөөсөө бид нарт илүүдэх зүйл байхгүй. Тэгэхээр зөвхөн ядаж ганц уншиж байгаа юм дээр бүгдээр ингээд сайн сонсоод ингээд бүгдээр хоёр талаас ингээд оролцох юм бол маш үр дүнтэй байхгүй. Тэгээд юу энэ бакти процессыг бол бакти лата гэдэг тий орон гормолоо гэж үздэг. Орон гормол. Өөрөөр хэлбэл чин мишрлийн процесс яадаг вэхээр чин мишрлийн саатгуу юу саатгуу сангаа буюу ингээд нэг нэгнтэйг ингэж харилцаж хөрөлцсөний үр дүнд их ургадаг байх юм шүү дээ. Чин мишрлийн одоо бактийн одоо энэ үрсээ явуул. Ургадаг байх. Тэгээд нөгөө хамгийн гол нь бид нэг нэг нэгнтэйгээ харилцаад нэг нэгнтэйгээ одоо ингээд нэг нь сонсоод үйлчлээд ингээд тэр саатгуу сангаад нэг чимшилтэнгүүдийн хүрээл байх байна хамгийн чухал гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр орон гургамл гэдэг маань нэг нэгээ ороож ингэж дээшилдэг байх. Тэгвэл ганцаараа ингээд сарнаа цэцэгшгч байд юм уу одоо өөр юу байдаг те тэр онгор зул цэцэгшгч байд юм уу ямар нэг цэцэг шиг ганцаараа ингээд гоцойд урахгүй. Заавал чимшилтэнгүүд нэг нэгнтэйгээ ороогдчихж ургадаг байх юм шүү дээ. Тийм учраас бакти лата гэж хэлээд байгаа байхгүй. Түүнээс ганцаараа тэнд сууж байгаа тэнд байж байгаа ургадаг байх юм шүү дээ. Тийм учраас чимшилтэнгүүд хүрээл сонсох нэг нэгнтэйгээ харилцах ярилцах энэ маш чухал байдаг. Бакти лата гэдэг чинь эндээ байна. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр баян сонсож явах нь чухал байна. Өнгөн экстернал тийм ээ энэ одоо бактиг бол дээд гэж бодох хэрэггүй. Бид нар бол жинхэнэ нарийн одоо угаалгах их ёстой. Нарийн угаалга биднэрт маш дутагдaltaй байгаа. Энийг бол мэдэрч байгаа учраас би энийг уншаад байгаа. За би надад өөрт хэрэгтэй. Энэ бол надад хамгийн 99% надад хэрэгтэй. Гэхдээ 1% бусдад хэрэгтэй. Одоо би бол одоо Киртаном гэдэг миний уншиж байна гэдээ уншиж байгаа нь бол Киртаном.
Гэхдээ энэ өмнө Шарванам гэдэг юм баг. Шарванам тэр том хоёрын Шарванам нь илүү чухал, сонсох нь илүү чухал. Тийм учраас бид нар Бхагаватамгаа ингээд сайн ингээд анхаар сонсох хэрэгтэй. Бид нар бол өөрсдөө төгс олчлаа, ариун нэр уншаад төгс олчлаа гэж бодохгүй. Тэр байтугай ариун нэрийг алдцтай унших юм бол тэрнээсээ додомд орж. Тэгэхээр бид нар ариун нэрийн тэр аппаратхаа төвшнгөөс гарахын тулд ядаж апхаасаа төвшөнд хүрэхийн тулд Шримад Бхагаватам сонсох хэрэгтэй юм бол маш чухал. Бид нар Бхагаватам ганцхан Бхагават Гита дээр эргэлдээд байх хэрэггүй. Бид нар одоо Шримад Бхагаватамыг заавал сонсох хэрэгтэй. За өнөөдөр энд нэг ч хүн өрөөг учраас би энийг хэлмээр санагдлаа. Тийм учраас энэ Бхагаватамыг уншихын чухлыг бас онцолж ойлгох гэж оролдлоо. За тэгээд өнөөдөр юмчдаг ингээд цаг зав зарцуулж анхаар сонссон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн уншлагаар Чайтанья Бхагават дараагийн хагас өдөр Чайтанья Бхагаватын уншлагаар дахин уулзлаа. Түр баяртай. Харе Кришна.